Энэ ногоог болохоор бас манайх яг ингээд шууд ийм итгэцэн ногоонууд авдаг. Тэгэхээр манай ажилтны бүтээмжид бас аюух нөлөөлж чинь гэсэн үг байхгүй шууд нөгөө бохор ногоотой зурлаад ингээд зүйл. За уран тогтоох сахирал маань яг хөтөлбөрийн хугацаанд 2 сар яваад амжилттай төгслөө. Тэгэхээр танай байгууллагт яг энэ хөтөлбөр ямар өөрчлөлт авчирсан бэ? За би бол яг өөрөө хүмүүсийн чиглэл явна тий хоол үйлдвэрлэлүүчдийн технологийн зэрэг мэрэгчлээ хүн. Яг энэ голомтын менторшип хөтөлбөр хамаардаг манай ажилчдын бүтээмж нэмэгдсэн. Нэг өдрийн нэг хүний ажилтны бүтээмж 443 мянган төгрөг байсан бол одоо өдрийн 550 мянган төгрөг болсон. Энэ мань өөрөө нэг хүний итгэдэг чинь 10 эдэн ажилтан байгаа шүү. Тэгэхээр сарын бүтээмж нэлээд өндөр болсон гэсэн үг байна тий. Тэгэхээр айгүй бага хугацаанд те энэ бол зөвхөн хуулиа 1-2 сарын үр дүн яаж байгаа. Цаашлаад бас та тайлан дээрээ хоригдлын талаар бичсэн байсан. Тэгэхээр энэ нь ямар өөрчлөлтөд хэлчихсэн бэ? Хориглын норм дээр болохоор бид нар яг юу хийсэн бэ гэхээр бүтээгдэхүүний гологдол гарч ирдэггүй болохоос яг энэ дээр болохоор нөгөө хүмүүстэй ажиллаа даалгад өчнгүүд өдөр болгон хэмжилт хийгээд тэгээд яг энэ дээр хориглоо бол бид нар 1%-аар бууруулж чадсан. Бүтээмж өсгөж чадсан байж байгаа. За ингээд хөтөлбөрт амжилттай оролцсон танай баг хамт олон танай байгууллагт баярлалаа. Бүгдэнд нь ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Одоо Голомт банкны хамт олон болон одоо Болор Эрдэнэ багштай бас баярлалаа гэж хэлье тий. Баярлалаа.